Монгол банкны ерөнхийлөгч байнгын оронд хүндэслэлтэй хандсан шүү. Гишүүнээр дамжуулж дайлан хойшлуулын энэ гэж ярих тийм юу байхгүй штэ. Зарчим байхгүй. Та өөрөө тайлангаа хойшлуулах гэж байгаа бол бичгээр байнгын оронд аргад хандах ёстой. 40 олон жил төрд ажиллачаад энэ зэргийн зүйл мэддэггүй юу? Тэгээ гишүүдээр яриулж мариулаа л тэгээд зарчим зөрчөөд иж болохгүй шүү. Эрхэм ерөнхийлөгч. За танаа алдагдлын хэмжээг би яг таны амнаас сонсмоор байна. За үнэт цаасны үлдэгдлийн хэмжээ яг хэд байгаа юм бэ? Тэр заавал байлгах нөөцийн хэмжээ гэдэг нь бол одоо хуулиараа байгаа юу? Хуулиасаа гарцсан байгаа юу? За энэ гурван асуулт асууя. Тэгээ одоо ингээд манайх ингээд нэг 2 минут асуугаад 1 минут тодруулдаг учраас би одоо асуултаа өөрөө бараг тодруулах хэмжээнд хүрэх баг. Тэр юу вэ гэхэлэр энэ бодлогын хүч 12 болохоор за яг таны ажил гоё харагданаа. Та одоо валютын нөөц нэмэгдүүлээд гоё харагдана. Нөгөө талдаа энэ одоо иргэдийн энэ аж ахуйн нэгжүүдийн чинь өрсөлдөх чадвар байхгүй. Иргэд чинь ядуурл руу орж штэ. Олон жил бодлогын хүү 10-аас дээш хувьтай явлаа. Намайг эдийн засгийн байнгын хороонд дарга байхад 8%-тай. Та санаж байгаа бах. Тэрнээс хойш дан 10 одоо маш өндөр хувьтай явлаа. Тэгээ энэ маш том тоонууд чинь төр дээрээ л яригдтихэд иргэдийн одоо хаалга руу ордоггүй. Та өөрөө бол яах вэ? Тэгэл инфляц одоо ирээдүйн прогноз одоо гадны дотны олон нөхцөл байдал 7.4 тэрбум доллар. Бид нэр 4 тэрбум доллартай 9% хүүтэй болсон шүү дээ. Тэгээ энэ бодлого чи өөрөө эдийн засгийг боомлж байна. Банкудад л ашигтай байх шүү дээ. Та харин банкуудыг төлөөлөд байна уу? Хэнийг төлөөлөд байна? Тэгээ наад ууланд бол банк чинь одоо сайн зээлдэгч хайжих хэвээр тан дээр хатгалуулах биш. Сайн хин сайн төсөлтөө байна, эрсдэл үүржих хэвээр. Тэгээ энийг одоо надаар хэлүүлэхгүй мэдж байгаа байлгүй. За босоод асуултанд авахгүйц чинь тэгээд минут баг байна л та хамгийн гол. За яг үгүй тэгээд тодруулъя. Ажлын хэсгийн 5 номер. За Монгол банкны өрөмтлөгдсөн алдагдал 6.8 их найд байна. Өнөөдөр олон улсын аудитор батлагдсан та хэдэд хэвлэж өгсөн баланс дээр ингэж туссан байна. Тэгээ хоёрдугаар тэр тайлан хойшлуулъя гэдэг асуудал би ерөөсөө хинтээ ч яриаггүй. Өнөөдөр би хуваарийн дагуу яг цагтаарч хүлээж сууж байгаад оролцож байгаа. Энэ дээр жоохон буруу мэдээлэлтэй байх шиг байна. Тэнийг бас залруулж хэлье. За өмнө цаасны үлдэгдэл 12.5 их найд байна. Энэ бол дүүхэн өндөр түвшинд. За активын харьцаагаар бол 15% банкны нийт активтэй харьцуулахад 15% байна гэсэн. Яг өнгөрсөн жилийн хугацаанууд активтэй бид нар бас анализ дүгнэлт хийгээ тантай адил бол би бас бизнесүүдийнхээ төлөө санаа зовж байгаа. Тодорхой энэ олон яг өнгөрсөн хугацаанд бол яг энэ сонгодог онлоороо л энэ зах зээл дээрх илүүдэл мөнгийг инфляцийг хөөргөдөхгүй тулд төв банк татдаг. Нөгөө талд нь засгийн газрын үн цаас руу бас ордог. Энэ үн цаасны зах зээл огт хөгжөөгүй, хөгжүүлэх талаар ерөөсөө бодоогүй. За энийг миний яриад байгаа суур асуудал гэдэг бол тухайн үедээ аргалж яваад энэ суур асуудлуудыг шийдэхгүй явсны горл өнөөдөр ингээ хуримтлагд ирж байгаа гэсэн үг. За бид нар энэ бодлогыг сууллаад за энэ төв банкны үн цаас дээр байгаа мөнгийг зах зээл рүү гаргавал өнөөдөр 2 оронтой тоонд руу өгч байгаа инфляц 20% хүрнэ. 20% хүрэх юм бол аж ахуйн нэгж ард иргэдийн амьдралын чанар аж ахуйн үйл ажиллагаа тэрнээс илүү өндөрлө амсна. Товчхондоо ерөөсөө ийм л дилеммад орчод байгаа. Тийм учраас яг төв банкны үн цаасыг яаж бизнесийн тодорхой чиглэлд одоо юу гэдгийг хэрэглээ импортыг хөөргөдөхгүй энэ нийлүүлэлтийн сүлжээг дэмжих чиглэлээр гаргах вэ гэдэг дээр бас би өөрийнхөө хүмүүсийг шахаж тодорхой бас тооцоо
юм хийлгэж байгаа. Тодорхой бодлогын механизм, тодорхой салбарын зээл мэдээж энэ төр засгийн төв банк дангаараа юм засгийн газрын ажил хийхгүй, засгийн газрын баримталж байгаа бодлоготой уялдуулаад өөрийнхөө зохицуултын механизмаар энэ төв банкны үнцаст байгаа мөнгийг банкуд тодорхой бизнесийн зээл рүү гаргах ямар хөшүүрэг байж болох талаар бас бид нар богино хугацаанд дунд урт хугацаанд миний түрүүний хэлээд байгаа энэ засгийн газрын өөрийн хүн цаасныхын зах зээл өгчих ёстой. Энэ зах зээл дээр байгаа илүүдэл мөнгийг ганц төв банкны хүн цаас биш засгийн газрын хүн цаас бас давхар шингээдэг болох ёстой. Энэ хөрөнгийн зах зээл өөрөө хөгжих ёстой. Ингээд суур шийдлүүд өөрөө давхар бас хийгдэх ёстой. Энэ талаар харамсалтай нь бол ер нь ажил хийгдээгүй явж байна. За би ажиллагаад нэг улирлын туршид энэ талаар бас тодорхой санаа зовж тодорхой ажлуудыг тооцоол юмнуудыг бол хүмүүсээр хийлгэж байна. За Ганбаатар гишүүн тодруулъя. Үнэхээр одоо 7.4 их 80 тэрбум долларын нөөцтэй бол бодлогын хөв буух одоо өмнөх одоо онуудаа харахад шүү дээ, тий? Жишгийг харахад, анализ харахад боломжтой шүү дээ. Тэгээ энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр энэ үнэхээр ингээд эдийн засаг ингээд цусыг хаачиж штэ. Монгол банкны ажлын үзүүлэлт сайн, эсвэл таны ажлын үзүүлэлт сайн. Та өөрөө энийг хэлээд штэ амаараа. Тэгээ хэлж чадахгүй нэг жоохон бод тойруулаад хэд. Одоо энэ чих олон жил явлаа штэ. 1 жил, 2 жил биш. Гэхдээ 1 жил, 2 жил явж байгаа бол таны бодлогыг би зөв гэж үзсэн. Энд чинь бүр бараг одоо энэ чинь 10 жил явчих. Хэдэн жил явчих. Тэгээ эн чинь өөрөө тэгээд ямар ч одоо бидний өсөлт байхгүй, ямар ч өрсөлдөх чадвар байхгүй. Тэгээд хадны мангаагаар айлгаал. Гэхдээ 4 тэрбум доллар байхад 9% та байгаад байж болсон биш. Тэгээд 7.4 чи үнэн юм уу? Тэгээд энэ их За ажлын 5 номер хариулъя. Тийм Ганбаатар гишүүн бид нөгөө ковидын үед ажиллаж байхад тухайн үед зах зээл рүү 10 их найд төгрөг шахсан. Зөрүүлээд бодлогын хувь 6% болгосон. Энэ бол бодлогын том алдаа байсан. Энэ өөрөө инфляц өнөөдрийн олон удаан үргэлжлэхийн том инфляцийг хөөргөцсөн зах зээл дээрх мөнгийг илүү хөөсрөл бий болгосон. Энийгээ дарахын тулд нэлээд сүүлдэж бодлогын үгээнг өсгөөд энэ бодлогын өсөлтийн хүн өөрөө энэ инфляцаа бууруулж чадахгүй дөнгөж одоо сая 2 сард нэг орж ирээд ингээд буцаагаад инфляц нь өсөд эхэлж байгаа. Тэгэхээр энэ олон жилийн нөгөө суур асуудлуудад анхаарал тавихгүй дээр нь тэрнээс хойш 22 оноос хойш таны нөгөө банк орон дараасноос хойш тэр юм давхцаад нэмээд энэс хойш бол экспортын орлого бол нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр экспортын орлогыг нэмэгдэхээр яаж юм гэхээр Ганбаатар гишүүн тодруулъя. тэр үед яг хөрс ерөнхийлөгч ерөнхий сайд байсан л та. Тэр 10 их 80-ыг хэлж ах шиг байна да. Ковидын үеийн тэрийг их буруу бодлого байсан гэдэг шиг байна те. Тэр бодлогоор л бид нэр ковидыг давсан шүү. Амжилттай давсан. Үнэхээр тэр маш зөв бодлого байсны хүчинд бид тэр үеийн хүндрэлийг давсан шүү. Тэгээд өөрөөсөө зүхталгаад янз янзын яриад би одоо ингээд бүтэн санаагаа илэрхийлэх боломжгүй байна л да. Минут хязгаарлагдмал. Тан шиг ингээд сунгуулад иж болохгүй. Манай намайг бол сунгаж өгөхгүй байна л да. 1 минут гээд. Тэгэхээр одоо ингээд 8.4 одоо биш 7.4 тэрбум долларын нөөцтэй. Тэгээ бодлогын хөв удаан, маш удаан шүү. Чи та босод улсуудтайгаа харьцуулаарай. За би санал хэллээ. Одоо дуусч байгаа юм чи та. За Батнар гишүүн асууя.